тоо болон өсгүүдийг үржих натурал илтгэгчтэй зэрэг төвшөлөх үйлдэлээр холбосон илэрхийллийг нэг гишүүнт гэнэ. За жишээлх юм бол энэ бол нэг гишүүнт юм. Энд зөвхөн үржих үйлдэл мөн зэрэг төвшөлөх үйлдэл орсон байна. Харин энэ илэрхийллийн хувьд бол нэмэлт хүнтэй орсон байгаа учраас нэг гишүүнт биш. Мөн энэ илэрхийллийн хувьд бол язгуур буюу арцнал илтгэгчтэй зэрэг мөн хуваахан C буюу хуваах үйлдэл орсон байгаа учраас нэг гишүүнт биш юм. За одоо энэ илэрхийллийг хэлбэрчлэе. Үржигдэхүүний байр суурьд үржирийн чанар өөрчлөгдөхгүй гэсэн дүрмийн дагуу бүх тоон үржигдэхүүнүүдийг урт талаар авчирч. За ийм боллоо. За энэ бол мэдээж хэрэг 3-ын квадрат, y-ийн квадрат буюу за 9-ийн коэффициентийн нэмжлээ. За өсгүүдийг нь үсгийн дарааллаар бичих юм бол ийм болно. За тоон үржигдэхүүнүүд нийлээд 1080 болж байна. Энэ бол x-ийн 3 зэрэг, энэ y-ийн 3 зэрэг болно. Ингээд бичих юм бол ийм боллоо. Энэ хэлбэрийг бид нэг гишүүнтийн стандарт хэлбэр гэж нэрлэнэ. Стандарт хэлбэрт бичигдсэн нэг гишүүнтийн тоон үржигдэхүүнийг нэг гишүүнтийн коэффициент гэж нэрлэдэг. За энэ нэг гишүүнтийн хувьд бол A1 зэрэгтэй, x нь 3 зэрэг, y нь 3 зэрэгтэй. Энэ зэргүүдийн хэлбэр 7 болох бөгөөд үүнийг уг нэг гишүүнтийн зэрэг гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл энэ нэг гишүүнт бол 7 зэргийн нэг гишүүнт байх нэ гэсэн үг. За коэффициентээс бусад нь адилхан байгаа нэг гишүүнтүүдийг хоорондоо төсөөтэй нэг гишүүд гэж нэрлэдэг. Төсөөтэй нэг гишүүдийг хооронд нь нэмбэл мөн л нэг гишүүнт гарч ирнэ. Нэмэхдээ зөвхөн коэффициентүүдийг нь хооронд нэмээд үсгийн хэсгийг нь хэвээр нь авчна. Тэгэхээр энэ хоёр нэг гишүүнтийн хэлбэр нь коэффициентүүд нь нэмэгдээд 1290 болно. За үсгийн хэсэг нь хэвээр өчгдөн. Өөрөөр хэлбэл ийм нэг гишүүнт гарна гэсэн үг. За жишээ нэг энэ нэг гишүүнтийг ийм нэг гишүүнтээр үржүүлье. За тоон үржигдэхүүнүүдийн үржүүр нь 12 болно. A2 даа учраас A квадрат. Тэгээд x квадрат, y, z, t гэж. Ийм нэг гишүүнт гарч ирнэ. Өөрөөр хэлбэл нэг гишүүнтийг нэг гишүүнтээр үржүүлвэл мөн адилхан нэг гишүүнт гарч ирнэ гэсэн үг. За нэг гишүүнтийн өсгүүдийн зэргүүд ийм байгаа учраас эдгээр нийтлбэр нь 7 буюу энэ нэг гишүүнт бол 7 зэргийн нэг гишүүнт байх нэ. За жишээ 2. Хасах 12-ыг үржих нь x квадрат y z гэсэн нэг гишүүнтээр ийм нэг гишүүнтийг нэмье. За 2 дугаар нэмэгдэхүүнийг стандарт хэлбэрт оруулбал ийм болно. Стандарт хэлбэрт оруулсны дараагаар энэ хоёр нэг гишүүнт маань төсөөтэй гишүүнт гэдэг нь ойлгомжтой болж байна. Тийм учраас зөвхөн коэффициентүүдийг нэмээд үсгийн хэсгийн хэвээр нь үлдээ. За энэ нь 3 тайданц учраас ийм нэг гишүүнт гарч ирнэ. Тэгэхээр төсөөтэй нэг гишүүнтүүдийг нэмэх юм бол нэг гишүүнт гарч ирнэ. Харин төсөөтэй биш нэг гишүүнтүүдийг нэмбэл олон гишүүнт болдог. Олон гишүүнтийн тухай дараагийн хичээлээр үзэх болно.